нийслэлийн сонгуулийн орооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хорлын 2016 оны ээлжид сонгуулийн сан тураалтын эрдэс дөнгө танилцуулъя. Нийслэлийн хэмжээнд нийтдээ сонгогчдын нэрийн жагсаалтанд 860,452 сонгогч бүртгэгдсэн байна. За ингээд нийт сонгогчийн 48% буюу 413,212 сонгогч саналаа өгсөн байна. Ингээд санд өгсөн сонгогчдыг дүүргээр нь сонгогчдын тоо болон хуваар нь танилцуулъя. Багнуур дүүрэг нийтдээ 9,789 сонгогч саналаа өгсөн байна. Энэ бол нийт сонгогчдын 52.3% болж байна. Багангай дүүрэгт 2021 сонгогч саналаа өгч хувь нь 71.2%-тай. Баянгол дүүрэг 65,326 сонгогч саналаа өгч хувь нь 50.5%. Баянзүрх дүүрэг 93,587 сонгогч саналаа өгч хувь нь 45.3%. Налайх дүүрэг 14,055 сонгогч саналаа өгсөн байна. Сонгогчдын саналын эрдэс 61%. Сонгон найрхан дүүрэгт 86,947 сонгогч саналаа өгсөн байна. Хувь нь 45.7%-тай. Сүхбаатар дүүрэг 44,424 сонгогч саналаа өгсөн байна. Хувь нь 50.9%. Хан уул дүүрэг 51,160 сонгогч саналаа өгсөн байна. 51.4% эрдсэн. Шингэлтэй дүүрэг 45,903 сонгогч саналаа өгсөн. Хувь нь 44.4%. Ийм дүн эрдэстэй саналаа өгсөн байна. За сонгуулийн тухай хуулийн заасны дагуу сонгуул тухайн тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн сонгогчдын 50-аас дээш хувийн саналаа өгсөн тохиолдолд тухайн тойрогт явагдсан сонгуул хүчин төгөлдөр болох ийм хуультай. Ингээд энэ хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд нийтдээ 295 мандатын төлөө нийслэл 152 тойрог байгуулагдсан ажилласан байгаа. Ингээд тойрог болгоноор нь дүүрэг болгоноор нь тав хүн танилцуулъя. Сүхбаатар дүүрэгт нийтдээ 35 мандаттай. 35 мандат 20 тойрогт байгаа. Ингээ 20 тойрогоос 15 тойрогт сонгогчдын эрдэс 50-аас дээш хувь төрсөн. 5 тойрогт сонгогчдын эрдэс хүрээгүй. Ингээд эрдэс хүрээгүй тойргийн дугаарыг би тав хүн танилцуулъя. Сүхбаатар дүүргийн 1, 3, 9, 10, 11 дугаар хороо буюу дээрх хороодод ажилласан 9 санал авах байранд санал хүрээгүй. Эдгээр байруудад энэ санал авах байруудад нэмэлт санал хураалт явагдана. За 1948, 1952, 1962-оос 1967 болон 1969 дугаар санал авах байруудад нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. Хан уул дүүрэг 16 ороотой. 16 орооноос 11 ороонд сонгогчдын эрдэс 50-аас дээш хувь хүрсэн. 5 хороонд эрдэс хүрээгүй байгаа. За эрдэс хүрээгүй хороод бол 2, 3, 4, 11, 15 дугаар хороодын эрдэс хүрээгүй. За энэ 5 хорооны 14 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. За энэ санал авах байруудын дугаар бол 1993, 1995-аас 1999, 2001, 2018, 2021, 2028-аас 2032 дугаар санал авах байрууд. Баянгол дүүрэг нийтдээ 23 хороотой. 23 хорооноос 15 хорооны эрдэс 50%-аас дээш хувь төрсөн. 8 хорооны эрдэс хүрээгүй. За энэ эрдэс хүрээгүй хороодын хувьд бол 1-р хороо 3, 4, 5,
7, 10 болон 20 дугаар хороо эрс хүрээг байна. За энэ 8 хороонд 17 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдана. За санал авах байрны дугаарыг 17 хороо би уншихаа болио. За Баянзүрх дүүрэг нийтдээ 28 хороотой. 28 хорооноос 4 хороонд эрс 50-аас дээш хувьд хүрсэн байгаа. 24 хороонд эрс хүрээгүй. За эрс хүрээгүй хороо нь бол 2-оос 5 дугаар хороо, 7-оос 12 дугаар хороо, 14 болон 16-аас 22 дугаар хороонд эрс хүрээгүй. За нийтдээ 71 санал авах байранд нэмэлт санал хураалтыг зохион байгуулахар болж байна. Чингэлтэй дүүрэг. За Чингэлтэй дүүрэгт 19 хороо, 19 тойрог зохион байгуулагдсан. За энэ 19 тойрогоос 4 хороонд эрс хүрсэн. 15 хороонд эрс хүрээгүй нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. За энэ 15 хороонд бол 4-5 дугаар хороо, 7-оос 19 дугаар хороо орж байгаа. Нийтдээ 39 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. Сонгон найрхан дүүрэг 32 хороотой. 32 хорооноос 11 хороонд 50-аас дээш хувийн эрс хүрсэн. 21 хороонд эрс хүрээгүй. Ингээ 21 хорооны 61 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. За энэ хороодын тоог хэлвэл 1-ээс 5 дугаар хороо, 7 дугаар хороо, 9 дугаар хороо, 11, 13 дугаар хороо, 17-оос 19 дугаар хороо, 21-ээс 26 дугаар хороо, 28, 29, 31 дугаар хороо гэсэн ийм 21 хороонд нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. За Багнуур дүүрэг маань 5 хороотой. 5 хорооноос 4 хороонд эрс хүрээд 1 хороонд эрс хүрээгүй. За энэ 5 хороонд 5 дугаар хороонд 2 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. За нийслэлийн Налаах, Багангай дүүргүүдэд сонгогчдын эрс хуулийн заасан 50-аас дээш хувь төрсөн. Энэ 2 дүүрэгт нэмэлт санал хураалт явагдахгүй гэсэн ийм тоо байгаа. Ингээд нийслэлийн хэмжээнд нийтдээ 152 хорооноос 73 хороонд эрс хүрсэн, 79 хороонд нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. Ингээд нийтдээ 213 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдахаар болж байна. Үндсэндээ бид нар бас нэлээд зүйлүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөдөөд нэмэлт санал хураалтыг нийслэлийн хэмжээнд 10 дугаар сарын 23-ны 8 гарагт явуулахаар болж байна. За нэмэлт санал хураалтанд зөвхөн санал өгөөгүй сонгогч оролцож саналаа өгөөд нэмэлт санал хураалтын эрсийг эхний санал хураалтанд оролцсон сонгогчдын эрсээр нэмж тооцсон тухайн хэсгийн санал хураалтын дүнг гаргаж дүнг эцэснэ.